Сан байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандаж Ираны дайнтай холбоотойгоор 20 минутын үг хэлсэн. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улс болон Израилийн хүчин цохилтоо улам бүр ширүүлсэж байгаа юм байна. За харин Ираны зүгээс хариу давталгаагаа ч гэсэн мөн ширүүн авах болно гэсэн ийм мэдээллүүдийг хийж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ Ираныг чулуун зэвсгийн үе рүү эргэж очтол нь бөмбөгдөн гэж сүрдүүлсэн. За лав гарагт ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ Трамп Америкийн нэгдсэн улсын Иранд гол зорилгоо биелүүлэхэд ойрхон байгаа гэж хэлсэн ч гэсэн мөргөлдөөн хизээ дуусах талаар одоогийн байдлаар тодорхой цаг хугацааг нь мэдээлээгүй, харин Ираны зүгээс хариу тэмцлийг үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. За хэдхэн минутын дараа Батлан хамгаалахын сайд Pete Hegseth энэ үгийг улам чангатгаж X хуудсан дээр пост оруулсан. За тэрээр хэлэхдээ чулуун зэвсгэр рүү буцаж очно гэсэн богино бичлэг оруулсан байна. За ер нь цэргийн хэллэгээр энэхүү чулуун зэвсэг рүү буцаж очтол нь бөмбөгдөн гэдэг нь цэрэг улс төрийн хэлсэн байна. За улс үндэстнийг бол дэд бүтэц хотод болон технологийн бүрэн сүтгэж нийгмийг нь анхдагч байдал буюу аж үйлдвэрээс өмнөх төлөв байдалд хүрэхийг нь чулуун зэвсгийн үед нь аваачна гэсэн ийм ойлголт болд юм байна. За Ираны цэргийн хүчнийхэн дайснуудаа доромжлол хүлээх бууж хүртэл дайнаа үргэлжлүүлнэ гэж анхааруулсан. Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Тегеран хот дахь 100 жилийн настай ангаах ухааны судалгааны төв нийслэлийн ойролцоох гүүр ган үйлдвэрүүдийг онилж халталгаа эрчимжүүлсэн байна. Израилийн цэргийнхэн сүүлийн 24 цагийн хугацаанд Хезболлагийн 40 гаруй гишүүнийг хөнөөсөн гэж мэдэгдэж байгаа бол Ливаны энэхүү бүлэглэл нь өмнөд Ливан болон хойд израильчуудад бол хэд удаа халдлах цохилт үйлдсэн гэж мэдэгдсэн. За Ливаны ерөнхий сайд Наваф Салем тус улсын нөхцөл байдал маш ноцтой хүндрэлтэй байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Ираны дайн болон Ормосын хоолойтой холбоотой хурцнуул байдалтай холбоотойгоор шатхууны үнийн өсөлт үүсэж байгаа. Мөн тээвэр болон нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүссэн нь олон орнуудыг бол хямралд учруулж байгаа. За үүнээс болоод зарим төрлийн эрүүл мэндийн амь аврах үйлчилгээг тасалдсан нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. За ялангуяа энэ нь бол гол төлөв Африкийн орнуудад хүнд нөлөөллийг үзүүлж байгаа талаар олон улсын аврах хороо анхааруулж байна. Имлэг түргэн тусламжийн машин, хангамжийн шүлжээ эрчим хүчээр хангахад ач холбогдолтой түвшний хомсдол үн улам бүр нэмэгдэж байгаа байдал хүмүүнлэгийн тусламжийг эрсдэлд оруулж байгаа юм байна. Африк даяар үнийн хэлбэлцэл бол аль хэдийн хүчтэй цохилт өгөөд эхэлсэн. За нэгээрт тэгэхэд шатхууны үн бараг 50% өснө. Имлгүүдийг тэжээдэг генераторуудыг ажилуулах зардлыг нэмэгдүүлж байгаа юм байна. За мөн эрүүл мэндийн хөдөлгөөнд багуудын үйлчилгээ үзүүлэх хүрээг багассан гэсэн гэдгийг олон улсын аврах хороо мэдээлж байгаа. За тээврийн замууд тасалдсанаас болоод дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралтай тулгарсан Судан улсад хүргэлт саадаад байгаа юм байна. За 20 орчим мянган хүний амь амьдралыг дэмжих зорилттой эрүүл мэндийн эм хангамж Дубайд гаццсан байдалтай байгаа юм байна. За үүнээс болоод 130 мянган ам долларын хүмүүнлэгийн тусламж эзэндээ очих боломжгүй байдалд хүрсэн гэдгийг олон улсад мэдээлэл хүрч байгаа юм байна. За мөн Сомалид энтгэгт бол хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дутагдлыг эмчилгэд ашигладаг бараа бүтээгдэхүүн бэлэн хоол хүнс нь бол тээвэрлэлт нь энтгэгт саацнаас болоод 1000 гаруй хүүхдийг амь аврах эмчилгээнээс хоцрох эрсдэлд учирсан гэдгийг хэлж байна. За зарим бус нутагт үйл ажиллагааны зардал 30% хүртэл өснө. Тусламжийг хүргэх зардлыг улам бүр хүндрүүлж байгаа. За үүнээс болоод тусламжийн үйл ажиллагааны хүрээ хумигдах, за мөн цаашлийнхаа үйл ажиллагаа нь бол хязгаарлалтанд орж байгаа юм байна. За Кент бол шатхууны хямрал үүссэн. За үүнээс болоод Какума дөрвөстийн хуаран, за Дадаб дахь дөрвөстийн цогцлбор зэрэг дөрвөстийн лагеруудын үйл ажиллагаанд нөлөөлөж хязгаарлалт авахд хүргэж байгаа юм байна. За дизель түвшний хангамж буурснаас болоод чухал шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж, түргэн тусламжийн үйлчилгээ, усны системийн захилгаанд тасалдаж өвчин дэмжих эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа гэдэг нь харагдаж байна. За эдгээртэй төстэй бэрхшээлүүд Этиоп, Уганда, бүгд найрамд гарчсан Конго зэрэг улсуудад гарч байгаа. Шатхууны хомсдол, үнийн өсөлт зэрэг нь хээрийн хөдөлгөөнт болон тусламжийн хүргэлт үзүүлэх үйл ажиллагааг хязгаарсан байдалтай байгаа. Ойрхон дорнд болон Улаан тэнгист үүссэн тасаллаас болоод хөлөг онгоцыг сайн итгэлтийн хушуугаар тойрон чиглэлээ өөрчлөхөд хүргэж байгаа. За үүнээс болоод хүргэлтийн хугацааг 7 хоногоор нэмэгдүүлсэн. Зардлыгч
дагаад нэмэгдүүлж байгаа байна. За дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралтай тулгараад байгаа Судан улсад бол тухайн байдал одоо хамгийн гол нөлөөллийг үзүүлж байгаа. За Дубайд гацсан эмнэлгийн тусламжаас болоод олон мянган хүний амьдрал ахуй за мөн амь насанд нь шууд занал хийлж байгаа юм байна. За эдгээр тасалт нь бусад мөргөлдөөнд бас ажиглагдсан хэм маягийг харуулж байгаа. За нөлөөлөлт бүс хэдийгээр өртөөгүй ч гэсэн эдгээр бүс нутгуудаас хол байгаа улс орнуудад ч гэсэн энэхүү одоо нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой тасалдал сөрөг нөлөөллийг үзүүлдэг. За Нүб мэдээснээр 2025 оны дунд үе гэхэд санхүүжилтанд тооцоолсон хэрэгцээнийхэн ердөө 60 гарчим хувийг л хангаж байгаа гэсэн ийм мэдээллүүд ирж байгаа. За үүнээс болоод зөвхөн одоо Африк төдийгүй дэлхийн бус улс орнуудад нөлөөллийг учруулж байгаа юм. За манай улсын хувьд бол Нүбтэй хүмүүнлэг юм болон нийгмийн эдийн засгийн чиглэлээр бол хамтын ажиллагаагаа өрнүүлдэг. За Нүбийн хөгжлийн хөтөлбөр бол манад эртнээс үйл ажиллагаагаа явуулж байсан. За энэхүү одоо үйл ажиллагаатай холбоотойгоор Нүбийн хөгжлийн хөтөлбөр болон бусад Нүбийн системийн байгууллагуудын Монгол улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр ч гэсэн нөлөөллөө үзүүлж байгаа. За мөн Монгол улсад бас үйл ажиллагаагаа явуулж байсан Америкийн нэгдсэн улсын олон улсын тусламжийн хөтөлбөр хаагдсан. За үүнээс шалтгаалаад манай улсад бас энэхүү одоо нөлөөлөл нь ирж байгаа. За ялангуяа манай улсын иргэний нийгэм чөлөөт одоо хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлд бол Америкийн нэгдсэн улс болон одоо бусад хандивлагч байгууллагуудын нөлөөлөл ихээхэн байсан. За үүний ачаар бол Монгол улсад иргэний нийгэм одоо төлөвшөх нөхцөлийг бүрдүүлж байсан бол цаашдаа тусламжийн үйл ажиллагаа хаагдаж байгаатай холбоотойгоор иргэний нийгмийн үйл ажиллагааны санхүүжилт за түүнийг дагсан одоо үйл ажиллагааны хязгаарлалт тасалдал үүсэх бас эрсдлийг үүсгэж байгаа. За дээрэс нь дэлхийн эдийн засгт үзүүлж байгаа энэхүү ойрхон дорнодын хямрал нь бусад эдийн засгийн нөлөөллийг улс орнуудад авчирч байгаамаа.